Энэ тогтоолын агуулга нь улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа аливаа гэмт хэрэг толгдвол шалгаж болохгүй л гэсэн утганы цаанал ингээ харагдаад байна л дээ. Энийг бас альч талаас нь тайлбарлаж болно. Мэдээж парламентын дархлаа гэдэг асуудал яригдах зүй ёсны асуудал. Гэхдээ хууль өөрөө тэгш, хууль өөрөө хэлбэрлэлтгүй хэрэгжиж явах ёстой гэдэг бас тэр үндсэн хуулийн үзэл санаа маань хайчих юм бэ. Парламентын гишүүн хүн ерөөсөө ямар ч асуудлаар шалгагдаж болохгүй л гэж л энэний цаана уншигдаад байна. Тэгэхээр энэ асуудлыг би бас удаа сая анхудагаал сонсч байна. Тэгэхээр арц намын бүлэг ирэх даваа гарагийн хурлаар энэ бүлэг дээр энэ танилцуулга хийл гэж энэ асуудлыг бас сонсож нэлээд нухацтай ярих ёстой. Энэ эрх зүйд ёс, хуульд ёс одоо эрхэмлэлтийг үндсэн хуулийн үзэл санаа бүхий орны хувьд энэ бол нэлээд нухацтай ярих ёстой асуудал юм байна гэж ойлгож байна. Тэгээ Санхүүгийн Ганбаатар гишүүнийг та бас материал бэлдээд арц намын бүлэг дээр нэгтгүүдээр танилцуулга хийгээч гэж бас танаас хүсэж байна. Тэгээд хурал даргалагчаас арц намын бүлгээс энэ асуудлаар 3 хоногийн завсарлага өгөөч гэж арц намын бүлэг 3 хоногийн завсарлага авъя. За арц намын бүлгийн дарга одоогийн зөвтгөрөл завсарлага хүссэн ажлын 3 өдрийн завсарлага өглөө.